Сайн бацхан үзэгчдээ сонсогчдоо Cities podcast-ийн 3 дахь дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань 2009 оны Монголын Miss 2015 оны топ модель сургагч багш Бадам Гэдэл. Дуучин гатага. Та ихдээ урилга хүлээж авсан баярлаа. Бас өдрийн мэнд хүргэе. Баярлаа. За энэ 2 сайхан бүсгүн дуу цугаарч одоо яах юм байгаа одоо. Бие чанга. Цуглаад ингэж байж байгаас. За яг нэг намрын завгүй те нэг тийм уйтаач гэдэг юм уу тийм өдрүүд ихэлсэн байна. Тэ сүүлийн үеийн одоо ажлаас нь ямар ажил хийж гин те сүүлийн үеийн одоо сүүлийн үед хийж байгаа ажлаас нь ярилцлага эхлэх подкаст эхлэв. За хүмүүс бас харж байгаа. Би ч нөө сошиал дээр амар идэвхтэй байдаг. Яг сошиал дээр ингээд аягүй сайн нөгөө хүмүүсийг гоё мотивацжуулаад уриалаад тийм байхыг хичээдэг. Тэр маань өөрөө надаас нөгөө зүрхнээс гардаг болохоор ягаад ч юм тэрийг нөгөө хийхгүй чаддгүй. Тэгээд яг ингээд сошиал хэрвээ миний сошиалыг дагдаг болвол яг ингээд Бадам Гэдэл хаагур юу хийгээд тэнтэй олцоод бүх юмыг харах бас боломжтой. Тэгээд энэ маань эргээд нөгөө дандаа гоё зөв эерэг нөлөөлтөй байгаасаа гэж хүсдэг. Тэгээд хамгийн сүүлийн үед бол нөгөө нөлөөллийн ажлуудыг илүү сайн хий гэсэн тэр зорилгын дагуу нэлээд олон зүйлүүдийг хийгээ явж байна. За тэгээд мөн Remax дүүл хөтөлбөрийн агентаар давхар ажиллаж байгаа. За тэгээд мэдээж Андрактай маань ажилласан хിവэрэ байгаа. Андра ч зөвхөн би биш. Тэг айгу том баг ажилладаг. Тэгээд тэр багийнхаа хүчээр Андра маань өнөөдөр 9 жилийн үйл ажиллагаагаа амжилттай явуулаад ингээд 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд мөн одоо Дэл Карнеги Монголын итгэмжлэгдсэн мэрэгжлийн сурагч багш гэсэн албан ёсны сертификаттай болсон. За тэрнийхээ дагуу тэр шугамынхаа дагуу байгуулгын болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг бас байгууллагуудад тоо хүмүүс түүхэд залуучуудад бас орж байгаа. За тэгээд мэдээж модулийнхаа ажлыг буюу нөө завсраар нь тэр ажлуудаа хийж зураг авалт нэтэрэ гэдэг юмнууд бол мэдээж байсаар хэвийн үргэлжилсээр байгаа. За тэгээд бизнесийн байгууллагатайгаа аягүй гоё нийтдээ хамтарч ажиллаж эхэлсэн. Одоо нөгөө технологийн юуг ашиглаад ковид үеэр чинь бид нар бүгдээрээ аягүй мундаг технологиг ашиглаж сурсан байх гэж бодож байна. Судлаач даав яаж хийхэд судлаа. 2 жилийн хугацаанд бол бид нар технологиг яг одоо дэлхийдээ нийцэх хэмжээнд нь хамтдаа яг зэрэгцэж очиж чадсан байх гэж бодож байгаа. Тэгээд яг энэ үднээсээ ч гэсэн яг технологи дээр суурилсан гоё онлайн сургалтууд, онлайн тийм хөтөлбөрүүдийг бас зохион байгуулад явж байгаа. Манай зочин хөтлөгч бас тунчиг завгүй. Тэгэл тань зориулаад цаг зав гаргаж ирлээ дээ. Бадам Гэдэл орно гэхэд хүрэж ирсэн шүү. Баглаач одоо бүр нэг зөвлөлийн одоо бүр нэг одоо жанрын байгууллагыг хараад иддэг болсон. Соёлын яам маань одоо дэрэгдээ 14 одоо зөвлөлт байгуулсан байдгийг. За тэрнийх нь 2 тэргүүн нэмж сууж байна. Манай гантгаач яг нөгөө дуулаг, дууны урлагийн залуучуудын зөвлөлийн тэргүүн. Манай Бадам Гэдэл маань болохоор загварын одоо фэшн, загварын одоо залуучуудын бас зөвлөлийн тэргүүн байгаа. Урлагийг орчин үеийн урлаг болон ардын урлаг, за бүх урлагийг дэ сонгодог урлаг юу гэдэг цирк, мэрк одоо бүх соёл тайз дэлгэрдэг бүх одоо тайз дизайн загварынх нь ингээд бүгднийг нэгтгээд одоо юм хийх байхаа. Хийхэд нь бид нар туслая гэж байгаа. Бид нар залуу одоо байхдаа энэ үеч хүчээрээ ирээдүйдээ Монгол гэсэн тодорхойлох соёлыг бид нар хийгээ зөндөө юм хийхэд төлөвлөсөн одоо манай аюуш маань бас нэлээд ажиллаж байгаа. Бид бас 14 зүйлдээ бадж чадж байгаа. Бид нар 14 зүйлдээ ямар зүйлүүд байгаа маш урлагтай холбоотой бүх чиглэлийг гээд барьсан байгаа. Бид нар ингээд давлгаа үүсгэж байгаа тийм. Энийг яаж бодож байгаа үстэй? Харин тийм болно үстэй. Урлагийн менежерийн гэсэн зөвлөл хүртэл байгаа шүү. Менежерийн зөвлөл. Тэр менежерийн зөвлөл чинь одоо бидний арын албан тасаалттай явж байгаа байхгүй тийм. Тэгэл одоо гадагшаа дотгошооны бүхэл төрлийн үйл ажиллагаанууд тэднээс маань яг менежментийн төвшний зүйлүүдийг нь албан ёсны одоо мэрэгжлийн төвшөнд хийх нь шүү дээ. Өмнө нь бол бид нар ингээл ер нь бол жишээ нь би бол өөрийнхөө менежментийг өөрөө хийсээр гал өнөөдөр хэмжээнд хүрсэн. Гантгоос тэгэл өөрөөсөө гал өөрөө явсан тийм. Менежер гантгаа дууцах авахгүй. Гэхдээ нөгөө хүн өөрийгөө промошн хийхээс илүүтэй эн чинь нөгөө амар олон юмд анхаарал төвлөрүүлэх, айгүй олон юмд салгаж дахин ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Яг үүндээ ингээ бид нар эх орныхоо нэрийг гарган за би энийг л хийнгээ төвлөрчих юм бол бусад одоо тэр санхүү байдаг юм уу? Тэр одоо урсгал зардал байдаг юм уу? Одоо тэр бүх тэр менежментийн одоо жижиг асуудлуудыг бүгдээр ингээд багцлаад хийдэг юм баг байгаа. Тэгэхээр би бол одоо нөгөө соёлын яам маань яг энэ залуучуудынхаа юу гэсэд байгааг аягүй сайн ойлгосон, аягүй тийм өндөр мэдрэмжээр хандж гэнэ үү гэж харж байгаа. Тэгэхээр бид нар сайн дураараа хийж байгаа. Өөрсдийнхөө одоо ирээдүйдээ зориулсан, ирээдүйн хүүхэд залуучуудынхаа тэр нөөц бололцоо, тэр боломжийг нээхийн төлөө хийж байгаа юм үйлдэл юм аа. Тэгээ энэ үйлдэлийг манаас манай иргэд залуучууд маань бүх насныхан маань аягүй гоё дэмжээсэ гэж бас хүсэж яг асуусан тийм хүсмээр байна. Санаа маань яриагаа гэхдээ аягүй гоё хэлээд намрын үйлрэл болж байна гэд аягүй гоё ингээд
ягаад ч юм уу тэр өнөөдөр намрын жоохон тийм болцсонтой тийм гэсэн байж байна. Би бол намар жоох их эмордог. Юм уу та. Манай Бадмаагийн хувьд тэр эмордог бай. Ямар намрын үлдэр чиний хувьд юу яг ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Намар чинь одоо Ганбаатарын намар тийм гэх тийм. Хүүхдтэй хүн болохоор тэр юм уу хамгийн түрүүнд хичээл сургуул хүүхдтэй амиг биелэх хичээлийг нь хийлгэн даалгавраа хийн ингээд амар хариуцлагатай хамсдаа сурна гэдэг ингээд одоо тэгээ манай үчин сая 3 дугаар ангид орсон. Тэгэхээр одоо тийм том болцсон залуу байгаад байгаа учраас би одоо ингэ нөө ээж хүнийхээ үргийг маш сайн гүйцэтгэх юмсан гэдэг зорилго намар эхлэхэд намар ингээл ерөөсөө 8 сар болоод за хичээл нь яах вэ цүнхний үйлээ төвтөн яасан бэлээ гэл тэгэл багшлалын холбогдоод хичээл нь энэ жил яаж орох вэ бла бла гэл амар их тэр ажлуудыг бэлтгэх нь юм аз жаргалтай мөртлөө маш их юм сэтгэл зориулах хэрэгтэй тийм мөчүүд шүү дээ. Тэгээд намрын үйлрэл хамгийн түрүүнд надад яг тэр ийм мэдрэмжүүдийг хамгийн түрүүнд үүсгэсэн. Хүүхдээ болохоос өмнө үү? Яг жинхэнэ нөө хорж болохгүй 20 настай байх үедээ. Одоо ковид байхгүй үед чинь уг намар хамгийн гоё байсан байхгүй юу? Яа тэгэхээр бүх нөгөө бизнесийн ажлууд те бүх юм ажлууд маань ингээд амар эрчимтэй ингээд өрнөж орлогын үүд нэгдсэн. Ер нь яг нөгөө юу айгүй хөгжлөлтэй талаас найдварлуул яг тийм байна. Тэгээд юу намар чинь ингээд айгүй олон фэшн шоунууд явдаг. Өвөл хүртэл ингээд 9 сараас 12 сар хүртэл маш олон фэшн шоунууд сард бид нар чинь 5 6 фэшн шоунуудтай фэшнүүдтэй амар олон янз янзын зохион байгуулалтуудтай, урилгуудтай, зураг авалтуудтай ингээд явдаг. Тэгээд яг энэ жилээс эхлээд бас нөгөө ковидыг хүмүүс тодорхой хэмжээнд тасан зогсож амьдарч сурч эхэлж байгаа жил шүү дээ, энэ жил чинь. Тэгэхээр яг ийм жилээс эхлээд бас энэ загварын салбарын одоо нэг үйл явц маань ч гэсэн ингээд жаах удаашрсан ч гэсэн үргэлжилсээр байна. Тэгээд мэдээж загвар өмсгч юм уучраас тайз амар санаж штэ амар санаж байгаа. Тэгээд 2 жилийн хугацаанд тэгэхээр чинь нөгөө аягүй гоё тийм тайзан дээр гармаар байна. Гоё тайзны янз бүрийн гоё арга хэмжээнүүд оролцмоор байна. Тэгээ эн чинь бидрийг амар гоё цэнгэлж яадаг бас нэг юм штэ. Тэгээ угаасаа тайзыг сонгосон бол хүн маш их хариуцлага үүрдэг. Ер нь бол энэ өөрөө та сонгосон сонголтондоо хэр хариуцлагатай хандж байгаас шалтгаалаад бусдад буруу эсвэл зөв үйлдвэр барил үзүүлж яадаг. Тэгэхээр миний зорилго бол яг энэ загварын салбарыг буюу ерөнхийдөө ингээд өсөж явж байгаа охид бүсгүүчүүд, залуучуудтай тий амар гоё юм ирч хүчтэй, нэрхтэй юм зөв уур амьсгал өгөх юмсан гэж намрыг илүү их ингэж тоочголт юм байна. За ингээ 100 бол ер нь жоохон амарна. Гэхдээ энэ 100 бас аягүй их завгүй байлаа. Бас хоёр найзын маань хурин болох гоо. Тэгээ саяхан хурин маш амжилттай болоод тэгээд нөхөр бит хоёр зохион байгуулад хурмаа юу н хурмын одоо тэр зохион байгуулалтын салбарт бас ингээл ороод үзэл ажиллаад ингээд бас аягүй сонирхолтой л байна. Та яаж энэ бүгдийг ингээ амжуулаад? Бүр гайхалтай. Би дагдаг байхгүй Бадмаагаа. Ээж Инстаграмд ингээд Андрагийн ажлыг за үйл хөдөлгөөрийнхөө ажлыг тэгээ ингээ загварынхаа ажлыг яаж амжуулаад энэ бас ингээд подкастаа сонсож байгаа үзэж байгаа бас эмгтээчүүдтэй яаж энэ бүгдийг амжуулдаг нууцаасаа хаваалцаач. Тэгээ байнгын гоёроо. Би нөгөө нэг энийг бол хэлээд байгаа нь хүн нөгөө сонгосон сонголтондоо хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй буюу хэрвээ би мисс загвар өмсөгч топ модель гэсэн энэ нэр цолыг урдаа залж байгаа бол эндээ хүрч би амьдрах хэрэгтэй байхгүй яаж ч утсан. Ягаад гэвэл би эндээ хүрэхийн тулд энэ сонголтыг хийсэн те. Тэгэхээр хүн сонгосон сонголтондоо хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг бас энэгээрээ одоо өөрөөрөө жоохон ч гэсэн үлгэр дуурайл болохыг хичээдэг. Тэгээд нөгөө бүх ээж хүмүүс яг энэ зүйлийг амжуулдаг гэж би боддог. Бүх ээжүүд, бүхэл ээжүүд хүүхдээ, гэр бүлээ, ажлаа гэх тээ бүгдээр ингэж амжуулж чаддаг. Тэгэхээр ер нь нөгөө ээж болохоороо хүмүүс чинь эмэгтэй хүн ер нь нэг юм амар олон зүйлийг зэрэг хийх чадвартай болчтой юм шүү. Ингээл 10-аад гартай болчтой ч юм уу те. Гурав байдаг шүү дээ. Ингээд. Өсө бүхэл ээжүүд яг миний адил яг ийм ажлуудыг хийж, энэ үүргүүдийг хүлээж, аягүй мундаг хариуцлагатай ажиллаж амьдарч чадж байгаа гэж би боддоо шүү. Би тэр нөгөө Андра одоо байгууллагада 9 жил болж байна гэсэн. Энэ 9 жилийн хугацаанд Андра хотын яг соёлтой залуучуудыг бэлтгээд байна уу да гэж би харж байгаа. Зөвхөн загвар өмсөх тухайд тэр ингээд заахгүй. Тэнд бол яаж соёлтой байх уу, тэг ухамсар, тэг яаж зөв хүн байх уу, яаж эерэг хандлагатай байх уу гэдгийг Андра заагаад байгаа юм болоо. За тэр Андра сурж байгаа хүүхдүүд яг л одоо 5 жилийн дараа 10 жилийн дараа хотын яг соёлтой залуус болох гэдэг. Өнөөдрөөс одоо Андраж явж байгаа хүмүүс өнөөдрөөс баг хотын соёлтой залуучууд болж байгаа. Сараа яг миний асууж байгаа асуудаг. За хоёр хүнээс гэж бодоод тавьчих. Хоёрын үгээс шүү. Тий.
Тэглээ яг Андрагийн хувьд бол бид нар анх үйл ажиллагаа эхлэхдээ өөрсдийнхөө сурч мэдэх тэр зүйлүүдийгээ олон залуучуудад буюу шинэ үеийнхэнд гоё зааж зөвлөж туслахын сан тий. Яг тэгвэл намайг анх загвар өмсгөж болох гэж байхад юу гэдгийг одоо тайзан дээр алхах нь ийм яг тайзан дээр алхах уг сүнсийг бид нар өөрсдийнхөө хүчээр өөрсдөө олж мэдчихсэн байхгүй. Тэгээд харин хүүхдүүдэд тэрийг уг нь эрт ойлгуулад өгөх юм бол хүүхдүүд яг зөв замаараа зөв шат амжилттайгаар зөв зүйлийг суралцаж зөв хөгжих боломжтой болдог. Тэгэхээр яг энэ салбарыг чинь ингээл янзаар л ингээл дүгндэг хүмүүс зөндөө байж тээ. Гэхдээ яг миний хувьд бол Андрага манай багийнхны хувьд бол Андра үргэлж хүүхдүүдийн сэтгэлд ойр нэг хоёр дахь гэрнтэй тэр Андратай байхаар аюулгүй мэдрэмж авдаг, Андратай байхаар итгэлтэй мэдрэмж авдаг байгаасаа гэж бодож анх үүсгэн байгуулж байсан. Тэгээд тэр ч зорилгоороо одоо тэгээд Андрагаас маань төрж гарсан мундаг мис модулууд маань манай нэрийг өндөрт өргөөл явчихин. Тэгээд тэргээрээ бас бахархдаг. Тэгээд багш хүн чинь ер нь бол хийсэн бүтээлээрээ буюу ямар хүн бүтээсэн бэ гэдгээр хэлсэн шүү дээ тийм. Яг тэгэхээр Андра модулын тухай агентгийн тухай асуултаа манай дөө Андра модулд яваад дандаа гэж бүтийг суудаг гэсэн байхгүй ингээд. Гү чи яагаад ингээд бүтийг суугаад байгаа юм бэ? Гойтой чи. Тэгээд Андра модулд явна ингээд мэдээдэн сар явлаа. Тэгсэн чи одоо ингээд ажиглаад байж ах чинь ингээд цэг суудаг болсон. Маш баярлалаа. Бодит юм ингээ байгаад байгаа байхгүй юу. Тэгээд үнхээр мундаг багш нар байд юм байдаг шүү. Тэгээд мундаг багш нар байгаа шалтгаан мундаг өдөртөгч байгаа учраас гэж би харж байгаа. Тэгээд яг би бас нэг зүйлийг асууя гэж бодож байна л да. Өөрөө ингээд ирч хүчтэй ингээд аливаа зүйлийг ингээд бүтээ гэсэн одоо ингээд ирч хүчээ ер нь яг хаанаас аваад байна. Хүн болгон ийм ирч хүчтэй одоо ингээд байна гэдэг бол миний хувьд одоо яг ойлгоход ойлгож байна л да. Ирч хүч амьдралын сайхын ирч хүчийг энэ гоё яаж энэ гоё энергитэй байж, яаж ийм гоё хандлагатай байж. Яг адилхан шүү дээ. Амар гоё нэг цацуулаад амар гоё ирч хүчтэй байдаг тий. Манай хөтлөгч гэсэн адилхан л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зүгээр нөгөө тодорхой өөр ингэсэн нөгөө ажлын байр гэж яриа л да. Одоо өөрийнхөө зорж байгаа зорилгынхаа хүрээнд хүмүүст яг тийш нөлөөлж чадчихна гэдэг чинь айгүй чухал тий. За би зүгээр л хүмүүст ингээд аягүй гоё тийм олон өөр хоббитэй байгаасай. Олон өөр хийдэг зүйлтэй байгаасай гэж уриалгах хүсдэг. Тэгээ энэ мэтчлээ ингээд би хүмүүсийг ингээд ерөөсөө сэтгэлээ, тархиа тий дандаа энэ саваа томруулж байгаасай гэж хүсдэг. Тэгээ энэнийхээ хүчээр хүн нөгөө олон зүйлийг хийж гинэ гэдэг чинь тэр хэмжээгээр их ирч хүч амтагдаж тэр хэмжээгээр түүнээсээ кайф аав штэ. Тэгэхгүй бол яг нэг л зүйлээ дагнаа тэгээд байх нь сайн. Гэхдээ тэр нь тодорхой цаг хугацааны дараа хандаг. Хансны дараа тэр хүн нөгөө амар confused болоод ингээд яах учраа болохоо байж байхгүй. Тэгэхээр юунд дуртай юм те дуртай бүх чагсаалтаа гаргалдаа 10 20 зүйл дуртай. Тэгвэл 10 20 зүйлтэй яг тодорхой хэмжээний амар сайн амжилт гаргахын төлөө хичээлтэй. Тэгэхэд бол за магадгүй та Харвард сурмаар байж төсөөлөл те. Тэгэх юм бол Харвард сурахын тулд хамгийн түрүүнд яах хэрэгтэй. Окей, тэгвэл TOEFL IELTS-ийн оноолт бидтэй. Тэгэхээр энэ TOEFL IELTS-ийн оноог авахын тулд та бүтэн жил бэлтэн, 2 жил бэлтэн. За эхний жилдээ унлаа, 2 дахь жилдээ унлаа. Тэгсэн ч мэдчихгүй ахаа 3 дахь жилдээ сурах хэрэгтэй байхгүй. Тэгээд сураа та төгсөөд явлаа, Харвард сурчлаа, амжилтаа төгсөөд ирчлээ. Тэгээд одоо дараагийн сонголт дахиад таны сав томорцсон сонголтын дээр ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм нөгөө амьдралын олон шат амжилтуудыг би залуучуудыгаа хүүхдүүдийгээ тий ер нь өөрийнхөө үеийнхнийг ч гэсэн аль болох юм олон өөр зүйлийг сонирхдаг, олон өөр зүйл цаг гаргадаг байгаасаа гэж бодсон. Цагаа айгүй нэрийн зохион байгуулах шаардлагатай юм шиг байна. Тэгээд тэрийг бас хичээж л явна. Сараа хоёулаа Андра модулд явах уу? Бид хоёр оройдог байх гэж бодож байна. Оройдог байх. Бүх насныхан суралцдаг. Манай бэлтгэсэн хүмүүс гэхээр бүх нас одоо 6-аас 55 насны 3200 хүн байна. 3200-аар суралцагч Андрагаас одоо хичээл сургалтуудыг авч төгссөн байна. Тэгээд энэчнээс за нэг 20-с 30% нь 6-аас 11 насныхан. За бас нэг 20% нь 30-аас дээш насныхан. Буюу 30-аас 55 насныхан гэсэн. Тэгээд миний одоо хамгийн одоо яг мундаг өөрийнхөө төлөө өөрийгөө дайчилж чадсан нэг эмэгтэй байдаг. Тэр өөрөө бас мундаг бизнес эрхлэгч эмэгтэй 55 настай. Тэгсэн мөртлөө өөрийгөө би шин залуу хүмүүстэй хамт баймаар байна. Тэгээд би амар гоё өөрчлөгдөн гээд. Тэгээ бүр ингээд өсвөрийн ангийнхантай хамт явна гэж хагаад яг өөрийнхөө ач зээнэр шиг хүүхдүүд шиг тийм хүүхдүүдтэй хамт суралцаад аягүй амжилттай төгсөөд тэгээд айгүй гоё өөрийгөө өөр үзгөөс нь олж харлаа гэд маш их талархлыг байсан. Өөрийгөө хөгжүүлэх өөр нэг чиглэл. Яг гэвэл хараа бас нэг суурь. Тийм. Эн чинь ингээд нөгөө соёл гэдэг чинь өөрөө хүний амьдралын туршид практикаар үүсч бий болж байгаа шүү дээ. Соёл гэдэг чинь ингээд нэг юмнаас аваад нөгөө юм наач болохгүй шүү дээ. Тэгэхээр соёл гэдгийг хүн эзэмшихтэй
өөр соёлыг түгээж байгаа хүмүүстэй, соёлыг түгээж байгаа газруудтай, соёлыг түгээж байгаа салбаруудтай ойрхон байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо боловсролын соёл гэж юу юм? Загварын соёл гэж юу юм? Дууны соёл гэж юу юм те? Энэ одоо олон төрлийн урлагийн, олон төрлийн бизнесийн, олон төрлийн боловсролын салбарын энэ соёлоодыг ингээд мэдхийн тулд өөр салбарт ингээд ажиллаад үзвэл яг тэр болгоны соёлоос хүн ингээд суралцаад за тэгвэл багш нартай уулзахдаа би ингэж бие авч явах хэрэгтэй шүү. За окей би одоо магадгүй одоо нөгөө төрийн албаны хаагчдтай уулзахдаа ингэж бие авч явна шүү гэд ингээд мэддэг болчихно шүү дээ. Ингээ мэддэг болчихно гэдэг чинь та хинтээж хаанч таатай харилцааг үүсгэж чадна гэсэн. Таатай харилцааг үүсгэж байгаа бол тэр харилцаа урт удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Йоо гоё яриаг сонсоод бүр уусаад хоёулаа асуултаа бацсан. Тэр нөгөө загварын соёл гэлдэг лээ. Ер нь одоо загварын соёл гэж тэгвэл юу вэ? Загвар гэдэг бол өөрөө ингээд амар юм өндөр мэдрэмж шаардсан салбар байхгүй юу? Маш өндөр мэдрэмж шаардсан. Яг одоо ингээд айгүй торгон мэдрэмжүүд шаардсан тий. Загвар өмсгчдийн хийдэг ажил чинь одоо зүгээр тайзан дээр гоё утас өмсөд алхах биш байхгүй да. Дизайнер буюу загвар зохион бүтээгч гэсэн хүний магадгүй 5 жил, 6 жил, 10 жил бодоод зурсан тэр бүтээлийг эсвэл жил, сар хамаагүй тий. Маш их хугацаа зарцуулаад, маш их эрч хүч, энерги, бүхэл зүрх сэтгэл тархиа зориулаад бүтээсэн тэр бүтээлийг тайзан дээр үзэгчдэд хүргэнэ гэдэг бол амар том нэр төрийн хэрэг байхгүй юу? Ер нь бол энийг ингээд нөгөө өөрийгөө үзүүлэх биш хувцаа буюу бүтээлийг амжилуулна гэдэг чинь загвар өмсгчийн гол үүрэг. Тэгэхээр яг л нөгөө хөгжмийн зохиолчийн дууг аваад яаж гоё амдуулж болох гэдэгтэй яг энэ чинь ингээд ийм соёлын нэг салбар байгаагийн шалтгаан нь яг энэ загварын салбараар одоо ороод гарч байгаа тийм ингэ суралцаад өсөж байгаа залуучууд чинь өөрөө хүнтэй зөв мэдлэл сурч ийн, хүний удаас инээмсэглэлт сурч ийн, тийм хүнтэй сайхан харилцаж сурч ийн, хүнийг хүндэлж сурч ийн. Ер нь бол нөгөө сурах хэвээр хамгийн чухал тэр скил буюу нэмэлт ур чадваруудыг сураад байгаа. Тэгээ тэр нэмэлт ур чадваруудыг чинь их сургуульд ч гэх юм уу 10 жилд ч юм уу заадаггүй байхгүй да. Тэр чинь ингээд нэмэлт ур чадварын сургалтуудыг ерөөсөө заадаггүй буюу хувийн хөгжлийн сургалтуудыг заадаггүй. Одоо сүүлийн 5-6 жил л миний анзаарснаар илүү нэг хувийн хөгжлийн сургалтуудад залуучууд маш их хамрагддаг болсон. Тэгээ одоо би бас хэлэх дуртай байдаг. Одоо Z generation гэж ярьдаг тий. Тэр хүүхдүүд бол бүр амар өндөр соёлтой хүүхдүүд гарч ирж байгаа байхгүй. Аяа өндөр. Тэр хүүхдүүд хараа гарцаар ингээд зам тавьд өгөөч гэдэг хэлээд гуйжаа хичээ хаа гэд те. Тэнгүүтээ ингээд машин зам тавиад зогсонгууд баярлаа ингээд явж байгаа. Яг тийм болсон байлээ. Бидрийн дээд үе магадгүй ахаад энэ яг нэг талдаа жоон шүүмжлэлтэй. Гэтэ ингээд яг бас дандаа тэгдэг хүмүүсийг бол би 40-оос дээш насныханд бол айгүй ховор харчихсан. Яг ингээд 40 хүртэлх насныханд бол буюу одоо ялангуяа тэр Z generation 25 хүртэлх насныхан бол бүр маш хүндэтгэлтэй бүр ингээд баярлаа гэж хэлж байна. Наад жишээ чинь хараа ингэж байгаа. Одоо машиныг явахгүй байгаа мөртлөө ингээд нөгөө ногоон гэрлийн хасаагаар ингээд зогсож байгаа. Цаана нэг Z generation зогсож байгаа. Айгүй өөр ингээд зоолцсон ингээд. Тэгээ би наан зогсож байгаа байхгүй ингээд харж байгаа. Ногоон гэрэл хасахт ингээд улаан гэрэл байж байгаа шүү дээ. Ногоон гэрэл хасахын өмнөхөө. Тэнгүү чи тэнүүгээр нөгөөл 40-оос 50 насных юм ингээд яваад байгаа байхгүй. Гэтэл нөгөө Z generation яг ногоон гэрэл хасангууд явж байгаа. Энд дээр би бүр ваа дараагийн үе маань бас дайжгүй байгаа юм байна шүү гэдээ аюу гой бодож байгаа. Соёлыг ойлгоцсон байна шүү дээ. Тэднээс ч харахгүй шүү дээ. Төрхтөл мэдээллийг алхан дээрээ тавиад төрж байгаа шүү дээ. Дэлхийг алхан дээрээ атгацсан. Тэгээд тэр хүмүүсийн одоо гарт бол дэлхийг ингээл эргэлдэж байгаа байхгүй юу? Ерөөсө тэр хүмүүс ингээл энийг бариад дэлхийг атгачих чаа. Тийм шүү дээ. Жирсээр ингээд дэлхийг бөөрөхий гэж бодож хавтах болсон байгаа байхгүй юу? Ерөөсө нөгөө дэлхийг барьсан явж дээ бид нэр. Мэдээлэл гэдэг чинь өөрөө хүнийг хөгжүүлдэг зүйл. Тэгвэл мэдээллийн 90-100-д төрж өсөж байгаа залуучууд өөрсдөө соёлоос хоцрохгүй байхыгаа өөрөөсөө хийж чаддаг болсон. Тэгвэл энийг нь гой хөхүүлэн дэмжээр хаана тэр залуучууд хөгжмөр байгаа, яаж хөгжмөр байгаа гэдгийг нь улсаас ч гэдэг юм уу те нийслэлээс засгаас ч гэдэг юм ингээд аюу гой дэмжиж урамшуулдаг тэр хүмүүсийн нөө тэмцээн орлон зохион байгуулдаг гой шудраг зөв өрсөлдөөнийг нь дэмждэг те нэг тийм ерөөсөө аюу дутагддаг шүү дээ. Тийм болохоор бид нар Cities podcast-ыг хийгээд байгаа байхгүй юу? Чам шиг юм мундаг залуучуудыг мундаг бүр үлгэр дуурайл болсон жинхэнэ инфлюенсер гэж юу ямар хүний хэлээд байгаа юм бэ? Ийм болохоор урьж оролцож байгаа гэж ойлгож байна. Тэгээ би нэг зүйл бас яг ярианыхаа сэдвийг баг зэрэг нэг юм өөрчлөөд нэг юм асууя л да. За яг үеийг нь хэлээд яг ер нь загварын салбар гэхээр ер нь бол те хүмүүс зарим хүмүүс шүү. Нэг те хөнгөн гой сайхан юм ингээд хов цомсоол тайзныг алтгаал хил амдор хоцолтоол гээл явж байгаа хүмүүсийн харах өнцөг нэг ер нь бол ингээд дандаа сенсацтай мэдээнүүд нь ингэж нэг муу мэдээнүүд нь дандаа ингэж нэг шар хөвлөөр явдаг. Мэдгүй боловсрол. Ерөөсөө тийм. Ерөөсөө хялбар аргаар мөнгө олох гэсэн гэдэг ч юм уу. Биеийн сайхнаар нөгөө мөнгө олох гэсэн, ухааныхаа сайхнаар мөнгө олох гэсэн биш гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү нэг хандлагууд нэгэн байлаа шүү дээ. Багаас л гэтэл
энэ тал дээр юу ямар хөө бодолтой болдог хэрэг өөрчлөгдөж байна. Яг энэ бас чиний бас тий энийг бас төлөө зөвтгөж байгаа гэж мэдчихэж байгаа. Энэ тал дээр юу ямар хөө бодолтой байна. Хүн ерөөсөө ингээд нөгөө яг тухайн үеийн тэр хүмүүс болвол одоо тэр хүмүүсийг буруутгад ч юм уу тэр хүмүүс дээр ингээд дүгнэлт өгөх боломжгүйтэй өгч одоо бас болохгүй. Яагаад гэхээр магадгүй тэр хүмүүсийн ачаар бид нар өнөөдөр сайн мууг ялгаж чаддаг болсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр зүйлийг биднэрт ойлгуулж харуулж байгаа хэсэг байсан учраас бид нар өнөөдөр энэ нь сайн, энэ нь зөв, энэ нь буруу явж гин, энэ нь зөв явж гин гэдгийг ялгаж гин тий. Тэгэхээр эн чинь нөгөө ямар ч салбарт сайн муу зүйлүүд дандаа хамтдаа байж байгаа хэрэгтэй. Тэгжиж нөгөө цагаан дээр хараар биччихэж тодордог шиг тэн дээр ерөөсөө аль аль нь өнгөн л байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг хүний амьдралыг би ийм тийм гэж шүүх айгуу дургу ер нь бол тэр хүний буруу, энэ нь буруу, тэр нь айгуу муу гэж би ерөөсөө ярмааргүй байна. Зүгээр харин тэр хүмүүсийн үлдээсэн зүйл буюу бүтээсэн зүйл сайн муу аль аль нь ч гэсэн одоо манай салбар өнөөдрийн хэмжээнд хүрэхтэй таатай, таагүй аль аль нэг нь хамтдаа дэнслээд аваад явах чадвартай болгож ухаажуулж хүмүүжүүлсэн гэж боддог. Тэгэхээр одоо миний үеийнхэн бол ялангуяа энэ дээр нэлээд юм сериосны хандаж бүр те. Одоо андраг бол би өнгөө загварын салбарт дандаа зөвөр явж болно. Зүрхэн зөв цохилдог, тархин зөв ажилдаг хүүхдүүд байгаасай те. Яг тэр зорилгоор ингэж манай багийнхан ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зорилго чинь эргээд хүүхдүүдэд эерэг нөлөөлөх ёстой. Энэ салбар өөрөө амар амархан мөнгө олдог ч юм уу салбар үнэхээр биш байхгүй да. Тэр чинь амар хөдөлмөрийн үр дүнд тийм болдог буюу те. Одоо магадгүй энэг аваад жишээ аваад үзэл да. Одоо саяхан Берлинд гээл, саяхан Францад гээл тийм тий. Амар Dolce Gabbana-гийн том шоунд оролцоол тий. Монгол модель тэгж чадж байгаа байхгүй. Яа тэгэхээр эн чинь өөрөө бидрийг нөгөө хаашаа чиглэх хэрэгтэй юм бэ? Монголд л байгаад ах юм уу? Гадагшаа дэлхийн зах зээл Монгол модельудад нээлттэй юм уу гэдгийг харуулж байгаа байхгүй. Монгол модельуд ч гэлтгүй Монгол залуучуудад бүгдээрэнд нь дэлхийн зах зээл нээлттэй байхгүй. Яагаад нээлттэй гэхээр технологиг ашиглаж чадчихээн, мэдээллийг бид нар хатгаж чинь. Тэгэхээр ерөөсөө та өөрийгөө л хөгжүүлж чадах юм бол дэлхийд таны өмнө нээлттэй шүү дээ. Тэгээ ерөөсөө энэгийн жишээ бол өөрийгөө ямар их дайчилж хөгжүүлж чадсан хүнд жишээ аахгүй. Тэгэхээр энэ мундаг охин те Монголын нэрийг тэнцээ Dolce Gabbana-гийн бүдэлхийн high fashion, high paid те амар өндөр зэрэглэлийн тэр тайзан дээр ингээд өмсөж ин гэдэг бол бүр үнэхээр бахархмаар мөч. Энэ мэт ч одоо жишээ нь ингээл ариун зул байна. Ингээ зөндөө олон гоё модельуд байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр модельуд чинь эргээд биднэрт дандаа зөв соёлыг түгэж байна. Одоо тэр чинь зөв соёл шүү дээ, тий. Тэгэхээр тэр хүмүүсийн хувь хүний ямар байгаа гэхээс илүү тэр тэрэнд хүрэхийн төлөө ямар их цаг хугацаа, ямар их хүч хөдөлмөр, ямар их төсвөр хатуужилтай байсан бол жингээ хадгалаад тэгээ байх амархан биш л дээ. Ер нь амархан биш. Хүмүүс өөрсдөө бас мэдчихсэн. Ялангуяа коронавигийн үеэр. Ер нь бол ковид үеэр чинь одоо модельуд бол яг нөгөө биеийн жингээ хадгалах гэдэг юм дээр ингээл амар сайн ажиллаад ингээл аль болох хүмүүст ингээл тасгал энтер зааж өгөөл ингээл нөгөө сошиалыг ашиглаад юм хийгээл л штэ. Тэрөөсөө өргөн агуулгаараа арах юм бол салбарын хөгжил айгүй ахиц дэвшил сайтай явж байгаа. Дизайнерууд нь ч тэр модельуд нь ч тэр манай салбарыг бүрдүүлэгч бүх эдисүүд нь ч тэр бүгдээрээ маш өндөр хэмжээнд дэлхийд түлхэн зөвшөөрөгдөхөс болцсон. Одоо мейкап артист нь хүртэл дэлхийн артистуудын төвцөнд төрүүлж байгаа жишээ нэ тий. Тэгэхээр эн чинь бол юу гэсэн үг гэхээр бид нар бол аль хэдийн дэлхийд хөл нийлүүлээд алхаж байгаа. Зүгээр бид нар одоо нөгөө сонголтоо хийх хэрэгтэй. Монголд эргэлдээд байх юм уу, дэлхий рүү гарах юм уу гэдэг сонголтоо. Тэгээ дэлхий рүү гарахдаа бид нар нөгөө дэлхийг ингээ бөөринг хий гэж бодоод байгаад байгаа байхгүй юу? Яг үндэ хавтгаа гэдгийг нь л ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Мачны айлаас үртэлтэй. Тий. Сошиал ашиглаад хилээс урах бүх юмаа хийж болно гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр одоо нөгөө андрагийн бас зорилго чинь тэгэл одоо түрүүн би хэлсэнчлэн зүрхэн зөв цохилдог, тархин зөв ажилдаг хүмүүсийг л бий болгох. Зүрхэн зөв цохилдог, тархин зөв ажилдаг гэр ямар гоё үг вэ? Надад ч үнэхээр гоё. Энийг бүр ингээд нөгөө яг ингээд нөгөө хичээл зааж авах явцдаа олж авсан одоо миний айгуу дуртай юм өгүүлбэр. Тэгээд яг энэ өгүүлбэр надад хүүхдүүдийгээ ингээд гоё урамшуулхад, хүүхдүүдийгээ зөв зүйл рүү чиглэх ёстой шүү гэдгийг сануулхад маш чухал нөлөө үзүүлдэг юм үг. Сараа хоёр чамаас бас нэг асуулт асууя гэж бодож ирсэн. Одоо их хотын соёл. Манайх ч одоо Улаанбаатар хотод чинь бүхэл Монгол улсынхаа тал нь амьдарч байна. Тэр утгаараа маш олон залуучууд энэ амьдардаг. Чи маш олон газруудаар явж одоо метрополис хотуудаар явж тэмцээн уралдааны наадамд орж, аялангаа зарим тэмцээн уралдааны наадамд орж явсан. Манай их хотын залуучууд, бусад орны залуучуудтай харьцуулахад ер нь юугаараа одоо өөр байдгийн юугаараа давуу талт байдаг юугаараа бас анхаарах зүйл байдаг гэдэг чи мэдээж харж байгаа. Тэгэхээр манай одоо Улаанбаатар хотын энэ залуучуудын одоо энэ хөгжил
ер нь бусад хотуудын одоо том хотуудын залуучуудтай ингээд харьцуулахад ер нь яг давуу болон тий анхаарах зүйл юу байдгийг юм бэ? Чи мэдээж тэр мэдээж мэдсэн байхад. Улаанбаатар хотын залуучууд тий. Сонирхолтой асуулт. Миний зүгээр анзаарсан нь одоо ингээд эргээд бодоход яг энэ загварын салбартай холбогдсноос хойш нийт ер нь 39 оронд очиж үзсэн байна л да. 39 оронд давтагдсан тоогоор нэг 45 удаа хотуудаар наяглаад ингээд явж үзээд тэг гол нь ингээд их хвчлэн загварын ажиллаар ажилласан байна. Тэг яг ингээд яваад үзэж байхад ер нь Монгол модулууд аль ч загварын тайзнаа хизээж гологддгүй гэдгийг бол аягүй сайн мэднэ. Би тэрийг мэднэ. Манай охтууд үнэхээр хөөрхөн. Тий. Манай өхтөө үнэхээр будмаар явхад нэрээ дандаа хөөрхөн охтууд ингээд зүлдэж байгаа юм тий. Тэгээ манай ясны солонгос ингэсэн чинь нөгөө драм дээр нь гараад хөөрхөн охин хүүхд залуучууд нь хаа байдаг. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг ялгаа нь буюу угаасаа Монголд ирсэн гадныхан биширдэг штэ тий. Монгол ямар юм гоо үзэглэнтэй охтуудтай юм бэ, бүсгүүчүүдтэй юм бэ тий. Энийг бол бүр ингээд бишрүүлэхээр харин энэ нөгөө гоо үзэглэн гэдэг чинь өөрөө цаг хугацааны өмч. Тэ? Тэгэхээр энэ цаг хугацааны өмч байгаа зүйлийг яаж илүү удаан хадгалдаг вэ гэвэл нөгөө зүрхээ зөв ажиллуулах, тархиа зөв ажиллуулах гэдэг энэ зүйл дээр бусад орнтой харьцуулахад манайх илүү л гарна уу гэхээс биш. Манайх яг л ижилхэн ингээл үзэлцэл аюу сайн өрсөлдөгч байж чадна. Ухамсарын өвдөг гэж бодож байна залуучууд юм аа. Харьцуулахад шүү. Юу би залуусны ухамсар. Мэдээж тэгэл нөгөө сайн муу зүйл байх хэрэгтэй байдаг. Яг одоо энэ дээр бол ингээд шинэ үеийн залуучууд маань угаасаа шалганд байгаа. Шалганд байгаа. Тэгээд нөгөө одоо ингээд сүүлийн 11 жил би яг л энэ Z generation-тэй ажиллаж байгаа учраас яг энэ хүмүүсийн онцлог давуу тал бүх зүйлийг нь аягүй сайн мэдэрдэг. Тэгээ аль болох ойлгохыг хичээдэг. Тэгээд аав ээжтэйгээ ойлголцохгүй болцсон үедээ багшаа яах вэ гэдэг надаас аягүй их асуудаг. Ягаад тэгэхээр ч нөгөө өсвөр насны дээр ирчихээр аав ээжтэйгээ ойлголцоо байчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо магадгүй Америкт ч гэсэн өсвөр насны дээр хүмүүс адилхан л тийм. Европ ч гэсэн яг л адилхан тийм шүү дээ. Тэгээ харин нөгөө онцлог нь Европ болохоор айгүй эрт Европ Америкчууд ч айгүй эрт бие даалгаад ингээд тусдаа өрөөнд ингээд бүр нэг нялх байхаас нь эхлээл тусдаа өрөөнд улдуулаад эхэлдэг шүү дээ. Монголчууд ч юм бол ингэртэй тэрсээр байгаа л Азийн соёл. Гэр бүлсэг гэсэн. Айгүй гэр бүлсэг тий. Тэгээд ингээд ийм гэр бүлсэг хүмүүс чинь ярилцах тусмаа. Ингээд бие биентэйгээ нагтарших тусмаа илүү одоо нөгөө хайрыг, илүү их одоо нөгөө халамжийг, илүү их итгэлийг гэр бүлээс авч яадаг. Тэрөөсөө хүүхдүүдийн зөв хүн болох уу эсвэл одоо зам нь хазаах уу гэдгийг гэр бүлийн хүмүүжлэл хамгийн ихээр шийддэг. Аав ээж нь ямар хүмүүс, аав ээж нь хүүхдэд юу гэж хэлдэг, аав ээж нь хүүхдэд урамшуулдаг юм уу, аав ээж нь хүүхдэдээ тоглодог юм уу, тусалдаг юм уу? Энэ болгон чинь одоо хүүхдүүдийн ухамсарыг бий болгож байгаа гэр бүл гэдэг чинь хамгийн ихний том орчин шүү дээ. Тэгээд энэ орчинд нь аав ээж нь ажиллаад өгөх юм бол бүрэл илүү ажиллаад өгөх юм бол тэгэл одоо бүрэл солируулах гэдэг шүү дээ. Өгнөөл. Одоо яг нэг зүйл асуухаар та одоо амар эрэг хүн бараг эргээр хариулах баха. Одоо яг таны амьдарч байгаа Улаанбаатар хот тий юу яг ямар санагдаж байна? Та юу ямар хотод амьдрахыг хүсэж байна? Улаанбаатар хотоо ямар байгаасаа гэж хүсэж байна? За тэгээд эхлээд хотоо ярьчих тий дараа нь хотынхаа залуусыг ямар байгаасаа гэдгийг яриа. Одоо ингээл өдөрт ирэх тусмал ингээ саяхан манай бас дүү Америкаас ирээд тэгээд яг ингээд Монголын ямар их өөрчлөгдөж байгааг ингээл харж байгаа хгүй Улаанбаатарын те амар олон том байдлууд баригдсан ингээл хаагур яаж явах мэдэхгүй байна ингээл те зам амаа сонгож чадахгүй байна ингээл тэгээ ганцаараа машин унж явахаараа ингээд чадахгүй ингээл нөгөө гэрлэн тохионо тэрэ гэдэг бүх юмнасаа ингээл жоохон айгаал те яг хоо Монголын ингээд Улаанбаатарын энэ зүгээрээ яа. Замын төвчрлийн асуудлыг л айгүй айтаахан хэдүүлээ нэг юм маш энгийнээр шийдэх боломжууд өгн байдаг юм бэлээ. Уг нь ингээд судлаад үзэхээр тэгээ зөндөө олон байдлаар ингээд ингэж янзлыг, тэгж янзлыг гээл төслөө танилцуулагдчихсан л юм байна лээ. Тэгээ гол нь тэр маань яагаад хэрэгждэг юм бол одоо бидний бас мэдэхгүй янз бүрийн яриа хөрөө байдаг билгүй те. Тэгэхээр миний зүгээр бодлоор энэ одоо хотын стресс гэж яриад байгаа байхгүй одоо хот болгонд ч нэг юм аз жаргалын индекс гэж нэг юм байдаг шүү дээ. Тэгээд тэр аз жаргалын индекс чинь Улаанбаатарт бол ингээм амар доогуур буюу залуучууд нь тэнцээ гудамжаар яваад та нар ингээ инээмсэглэж байгаа залуучууд аюу цөөхөн харна. Хоорондоо бие биенээ хас тулгархаараа шууд нүүр буруулаад ингэдэг те. Тэр хотын нөгөө аз жаргалын индекс гэдэг чинь 16-аас 20 онд Улаанбаатар хотын аз жаргалын индекс нь 92%-аар дүгнсэн. Хин тэр судалгаа гаргаж ирсэн юм бэ? Хин гаргаж ирсэн юм бэ? Бурхан минь.
тэрийг одоо хаанаас яасан миний уншижсэнаар бол яг Монгол улс одоо хөгжиж буй орнууд дундаач тэр яг аз жаргалын индексээрээ залуучуудынхаа буюу хүн амынхаа тэр нөгөө сэтгэл ханамжтай байдал нь бол амар доогоор байдаг. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэхээр гудамжаар инээмсэглсэн хүн бид нар харахгүй л гэсэн үг байхгүй. Тэгээд гудамжаар бие биендээ инээмсэглэл бэлгэлж чадахгүй ичингүүрээд нэрлэхэд байна гэдэг чинь нээлттэй сэтгэж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Айгу энгийнэ тайлбарлахад. Тэгээд нээлттэй сэтгэн гэдэг маань зүгээр л тэнцээ нэг хүн үзгээ унгаацсан байвал та очиод гүйж чинийгээд үзгийг авч өгөөд амжилт хүсье гэд хэлээд явахыг хэлж байгаа шүү дээ. Энд чинь өөрөө бишүүрхэд ч юм уу ингээл ингээд байх зүйл огт биш байхгүй да. Тэгэл хүн болгонтэй гоё яагаад инээмсэглэж болохгүй гэж хүн лөө хараад инээмсэглэх чинь хамгийн үнгүй ирнэ хамгийн үнцэнтэй бэлэг шүү дээ. Тэгээ ийм бэлгийг бид нар түгээхээсээ харамлаад ээж болохгүй байхгүй. Тэгээ аль болох одоо би ингээл гудамжаар явж байхдаа тэгээ маск зүүчгээр аягүй зовлонтой тий. Би бас сая нөгөө ийм өөр шилэн юм юу зүүж орж ирж байгаа. Тэгээ эн чинь хэрэгэд нөгөө гудамжаар явахдаа ч юм уу олон хүнтэй ойртохгүй байх үед яг энийгээ зүүж явдаг. Тэгээ ингээд зүүж явж байхдаа би ингээд аль болох олон хүн рүү харахыг хичээдэг байхгүй. Ингээд яг нүдрөө нь хараад энийгээд тэгээ ингээд дүүн мч яг надтай ингээд нүр туулахаараа одоо бол ингээд шинэ үеийнх нь бол инээмсэглэдэг. Яг ингээд надаас дээш насныхан болохоор ингээд жоох ингээд санаа зовоол ичингүүрнэ. Бүр дээш насныхан болол ингээд хөмсгөө зангитан зарим нь бүр ирээд ста баярлаа ямар гоё юм гээ ингээд яриад бүр зогсдог. Тэгээ энэ мэтчлэн ерөөсөө тэр үйлдэлийг бид нар өөрсдөөсөө л эхлүүлчихвэл уг нь амар амархан байхгүй да. Би бас нөгөө ингэж боддог байлаа л да. За хин нэгэн одоо мундаг залуу хин нэгэн мундаг охин бүсгүй гарч ирээд энэ нийгмийг аюу гой болгоч байх гэж хүлээдэг гэсэн байхгүй. Ерөөсөө нөгөө хүний гараар нөгөө баг гэдэг нөгөө ашиг могоо өрөөх. За хин нэгэн гараад ирж ухаа гэж үгүй юм бэлээ. Би чи те бид бүгд энэ бүгдийг одоо л эхлэхгүй бол хизээ эхлэх вэ. Тэгээ өнөөдөр л эхлэхгүй бол хизээ эхлэх вэ гэдэг нөгөө асуултанд би тулгарсан чинь өөрөө хэлэх хэвээр байна. Өөрөө л нөлөөлөх хэвээр байна те. 100% хүн гэж угаасаа байхгүй. Гэхдээ зөвийг илэрхийлдэг хүмүүс маань энийг хийгээд явах хэвээр байна гэдгийг ойлгосон. Тэрнээс гадна нэг сая нөгөө чи Улаанбаатар хотын төгжрэг ярьлаа шүү дээ. Бид нар угаасаа гадаадаар явахдаа мэдэн шүү дээ. Гадаадаар явахаар баг өөрсдөө судлаач өгчдөг байхгүй. Өө нэг гоё ингээд яг Улаанбаатарт ийм хийж гэнсэн. Яг ийм хийж болдгоо бол түг метрог нар дээгүр метро доогуур метро дугуун зам түг ямар гоо явган үний зам дээр тэрүүгээр чинь нөгөө нэг эцэг хичээл гоё хүүхдээ ингээд гоё аваа явж байгаа. Дугуйтаа бүх юм тэнд чинь бүр ингээд тийм шүү дээ. Гайхалтай явж байгаа байхгүй. Улаанбаатар хотод жижигхэн нэг баруунаас зүүн хүртэл хэдэн километр юмдээ дугуун зам зүгээр дугуйтай зүйлд ингээд иргэдэг болгоод явуулчих юм бол түгжрээ яг уу. За өөр жоохон байна үү? 100 бол тэрүүр л. Анханасаа нөгөө 500 мянган хүн зориулаад яг судалж ирсэн. Тэгэхээр чи нөгөө эн чин сая хэдэн зуун мянга болчихсон шүү дээ. Тэгэхээр эн чин нөгөө даацсан хэтэрсэн юм чи яаж ч удсан ингээд амар юм шавааралтай бөөгнөрлөлтөө үсэдэж шүү дээ. Нэг гэр бүл одоо чи манай гэр бүл ихэд л 2 машинтай, би машинтай, манай нөхөр машинтай. Тэгэл ингээд бодоод үсээ гэр бүлийн гишүүд болох юм хэрэг машинтай байна те. Тэгээ эн чин нөгөө машин бол мэдээж хүнээсээ их байгаа. Тэнгүүд ингээд бодоод үзэхээр одоо тэнцээ нөгөө төгжрлийг зохицуулахын тулд бид нар ингээд нөгөө амьдралын зөв хэм маягийг урайлсан одоо тэр дугуйгаа уны за дугуйгаа уны гэд хэлэхээр гоё. Тэгээ нөгөөдхийг унах зам байхгүй болохоор манай ихний подкаст тий нэмэргүй байгаа даа шүү. Манай ихний подкаст маань яг дугуун замтай холбоотой подкаст юу тийм байна өстой бүгд амар байхгүй юу. Тэгээ бид нар тэр зүгээр ингээд яриад өнгөрөхийг хүсээгүй. Эхнийхээ нөө подкастнаас одоо үргэлжлүүлээд бид нар нийслэл рүүгээ тий одоо хариуцдаг хүмүүс байна. Дугуун замаа яасан бэ гэж бид нар очихж байгаа юм. Тэгэхээр ийм үр дүнтэй бас ийм подкаст юм байна тий. Тийм байна шүү дээ. Тэгээ байж байгаа. Тэгээд гол нь нэг зүйлийг бис асуумаар байна. Сая дэлхийн Miss Universe. За одоо дэлхийн Miss Earth гэдэг маш гоё олон тэмцээнүүдэд манай үзэсгэлэнгаа Монгол охтууд ингэ шалгараад ороод тэнд ингэ үлдээдэн штэ. Хамгийн сүүлд манай жүжигчин баяр цэцэг маань шилдэг 11-т үлдэхэд нэрээ огсон шарал боллоо бүр үйлдэл яг 11-т шалгардаг тий. Тэгэд ийм гоё амжилтуудыг үзүүлж байна. Эднэрт ер нь манай залуучууд ядангуяа загварын залуучууд байна. За бас нөгөө л яриг бороход хэр дэмждэг юм бэ? Төрөөс. Монголын нэр төрийг загвараар ингээд идэхэд амьдуулаад Монголиа гэж заавал ядангуяа манай тэр хэний 11 жилдсэн одоо баяр цэцгийн тэр видео introduction үлээ тийм. Тэр ямар амирх явлаа тийм. Тэрнээс зурч тэрийг хараад орж ирж байна. Тий энэ дээр одоо хэр дэмждэг вэ? Энээс шууд яа гэх юм. Яг үннийг хэлэхэд угаасаа загварын салбар маань өөрөө ингээд бие даасан байдлаар өөрөөсөө асуудлыг шийдээд маш олон жил амьдарсан. 30 жил орчим ингээд ер нь бол өөрөөсөө асуудлыг шийдээд ингээд амьдарсан. Тэгээ ер нь бол болдог.
одоо загварынхан болвол төрд хандхаас илүүтэйгээр бизнесийн байгууллагуудад илүү ажилладаг шүү дээ. Бизнесийн байгууллагуудаа спонсор босгоод тэгээ эргэлээ реклам зааварчилгаанд тоглох байдлаар бид нар ажиллах нь илүү ойр байдаг. Зөөлөн хүчний бодлого буюу одоо Солонгос шиг бид нар зөөлөн хүчний бодлогоор буюу урлаг соёл тэгээ энэгээр entertainment ертөнцөөрөө дамжуулаад дэлхийд гарах боломжтой баггүй монголчууд ч гэсэн. Тэгэхээр одоо Солонгос улс чинь тэрүүгээр ингээ алж шүү дээ. Одоо тэгээ юу одоо тэр BTS, Blackpink гэдэг хамтлагууд нь аль хэдийн Coachella энэ амар том арга хэмжээнүүдээр үргэлж дуулсан. Ямарс энэ BTS хамтлагч өнгөрсөн жил улстай 3.5 тэрбум долларын турын юу төлж байгаа шүү дээ. Оролцсон байгаа байхгүй юу? Тэр нь баргаад манад Монголын дотоодын нийт төлөв баг дүүцэн. Тэгээ энэ чинь юу гэсэн үг гэхээр соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж яриад байгаа тийм. Энэ бүтээлч үйлдвэрлэл буюу энэ энүүгээрээ дамжуулаад уг нь бидний соёл дэлхийд гайхагдах бүрэн боломжтой. Яагаад гэвэл Солонгос улсад байхгүй Солонгос улс чи яг үндэ ингээд бас яг тийм амар том одоо соёл энтертэй гэхээс манай Монгол улсын соёлын энтрийг бол түүх түүхийг арай гүцэхгүй шүү дээ. Тий арай жил энтер нь одоо ондоо. Тэгэхээр чин бид нар айл ингээ 2500 жилийн маш их соёлын ийм агуу түүхтэй хэрнээ тэрийгэ гадагшаага сурчлахтаа ингээ зөвхөн үндэсний урлаг гэж ойлгоод байдаг байхгүй. Үндэсний урлагаас гадна энэ чинь одоо pop те энэ одоо rock гэдэг бүх юм чинь л орно шүү дээ. Тэгээ ерөөсөө нөгөө гоё уртын дуучдаа дэмжин, гоё ардын урлагаа дэмжин те. А тэгсэн мөртлөө ингээ pop ч юм уу одоо юу гэх ингээ загварч гэдэг юм уу ингээд яг тийм залуучууд дээр бол ирэхээрээ ингээд гацчдаг байхгүй. Яг үндэ дэлхий дээр яг хинлүү нүд ундаг гэхээр хамгийн их дөргиж байгаа хамгийн их одоо үг түүхээ зүгээр илэрхийлж чадчих байгаа тэр хүмүүст өгч байгаа. Тэгээ дээр нь хил устай байх хэрэгтэй. Хилтэй байх хэрэгтэй байхгүй гадагшаага тэр оролцож байгаа тэр хүмүүс чинь айгүй мундаг залуучууд ингээ гадаад сураад одоо ирж байгаа. Тэгвэл одоо яг энэ хүмүүс чинь нийлээд баг болоод Монгол улсын хамтлаа гадагшаага тэр гадны зах зээл дээр Монголын соёлыг таниулах үйлийг бас хамтдаа хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ хийх сэтгэл нь байгаа тэднээс Баач нөгөө амар хавчлаг дунд байгаа. Амар юм төвхтэй те ингээд нэг юм өгөө аваатай юм. Яг үнэндээ эн чинь эх орныхаа төлөө хийх юм тулд амар их сэтгэлэл байхад болох байхгүй. Тэр яг үнэндээ бидрийт ингээд мөнгө төр гэхээс илүүтэйгээр амар гоё бид нар сэтгэл гаргаад те өө ийм гоё залуу дуулд юм биш те. Окей энэ залууга хэдүүлээ Солонгост авчиж соёл доо. Өө ийм гоё модель байгаа мó. Над чим Paris Fashion Week-д оролцуулахад мөнгө төргийн шидэ дэмжил та. Тэ одоо тэгээ дэлхийн мист оролцох байгаа мó. Вау. Тэгвэл дэлхийн мисийн фи $10,000, Miss Universe-ийн фи $15,000. Ингээд жил болго ингээд дахиад өсөөл яваад байдаг. Тэг ингээд бид нар энийг дандаа хуваасаа өөрсдөө бизнесийн байгууллагуудаа хамтарсан байдлаар гэр бүлийн хамаг юмыг шавхаад гээл те ингэж гаргадаг. Тэгээ энэ мэдчлэн зүйлийг одоо соёлын амтаа болсон юм чинь болох бах гэж бодож байгаа шүү дээ. Энийг бол ингээд усаас нь дэмжих бодлогыг соёлын амнаас аль бие осоор одоо номин сайд тэргүүтээ энэ мундаг хүмүүс маань айгуу сайн хийн бах гэж би бол найдаж байна. Бид нар мөс хагалах гэж байгаа. Мөсөө хагалчихад бидний дараагийн үе бид нар явж чадахгүй маа. Бидний үе өнгөрчээ. Тэ бидний үе өнгөрчээ. Ядаж бид нар дараагийнхаа дүүнэртээ дараагийнхаа үр хөвгтдээ ядаж сайхан нийгмийг үлдээхийн тулд ядаж суурийг тавьж өгөхгүй бол нэрэ болохгүй гэсэн байна. Тэр хөвгтүүдэд нээлттэй байх хэрэгтэй байхгүй да. Тэгээ нээлттэй гэдэг тэр итгэл үнэмшлийг бид нар өгч мөсийг хагалах гэдэг шүү дээ. Тэгээд энэ чинь одоо бас CT podcast гэдэг маань бидний өрөө маань болохоор энэ Улаанбаатар хот соёлтой гайхамшигтай маш гоё залуучуудыг одоо дэмждэг энэ амьдрдаг иргэдээ бас гоё хотыг үлдээхийн тулд те бид нэр одоо юу гэдэг яг тодорхой бас ингээд нэг шийдлийг гаргаад ингээд зөвөр нөлөөдөг байх юмсан гэж одоо энэ хоёр нэг яриаг хэдүүлээд өрнүүлж явж байгаа шүү. Айгуу гоё байна бүр ингээд сонсоод бүр ингээд сумаар гэсэн. Юу бас хэлж байна тий ингээд Улаанбаатар хотод стресстэй зүйл их байна тий. Тэгвэл энэ стрессийг тий ингээд одоо би жишээлбэл ингээд тий таныг хараад ингээд миний стресс багасч байгаа байхгүй. Энэ үнд юм хувцаслал тий соёл ингээд гаднах хүмүүс бас айгуу чухал байна л да. Энэ талаараас юу гэж одоо ер нь одоо энэ хотод орж ирж байгаа залуучууд за орж ирж байгаа тий ингээд ер нь хотын залуучууд тэ ер нь яаж хувцлах соёл бас энэ соёл байна да тий энэ соёлын талаар ярилцъя. Тэгээ одоо тэгэл нөгөө яг оюутнууд маань ингээл бүх орон нутгуудаас тий хоттой төвлөрөл аягүй гоё эрдэм мэдлэгээ суралцах гал ингээл ирж шээ тий яг энэ үеийн аягүй мэдрэгдэхүүц байдаг л да амар мэдрэгдэхүүц амар юм нүтэн тусгууц байдаг. Тэгэхээр яг эн чинь эргээд ингээд за яг нэг жил 2 жилийн хугацаанд нөгөө хүмүүсээ сургаад өөрчлөгдөн л дөө. Тэгээ яг энэ хугацааг болж өгвөл богиносгочвол их зүгээр тий нөгөө хотжуулах буюу хотын соёлыг ойлгуулах гэдэг зүйлийг ядчил гарцаараа ногоон гэрлээр гарах хэрэгтэй юм байна тий. За тэгээ зам гаргаж зам танд тавьж
өгсөн бол та баярлаа гэд хэлээс урчих хэрэгтэй юм байна тий. Автобусанд явж байхдаа одоо ямар ч нэгэн тохиолдолд хүнд таатай харилцах, таатай хандах тэгээд ингээл амар дайрч марайл нэтэрэ гэдэг асуудал байхгүй ингээл жижиг шажиг тиймэрхүү юмнуудыг хүн болгон дор дорол хийдэг байж бол уг нь тэгэл айгүй амархан болчих юм байгаа юм л да уг нь. Тэгээ энэ бол зүгээр ерөөсөө гэр бүлийн хүмүүжил ухамсар тэгээд тэр хүүхдийн өөрийнх нь хичээл зүтгэл хүсэл эрмэлзлээс шалтгаалж байгаа. Тэгэхээр та хэрвээ соёлтой залуу бай гэж бодож байгаа бол соёлтой байна гэдг нь хөөрхөн сайхан харагдахаас илүүтэйгээр нөгөө ухамсартай байхыг хэлээд байгаа шүү дээ. Ухамсартай соёл гэдэг чинь өөрөө нээлттэй сэтгэж байгааг хэлж байгаа учраас аль болох ингээд айгүй их юм уншиж судлаасай. Айгүй их юм харж суралцаасай тий. Заавал бусдын алдсан алдааг өөрөө алдчихж ойлгохгүйгээр тэр хүн алдсан юм чинь тэр хүний алдсан алдааг та алдахгүй байх боломжтой гэдгийг ойлгоосай тий. Тэгээ ингээд нөгөө бусдын алдаанаас суралцаж чадах юм бол маш их цаг хэмнэх байхгүй. Нөгөө жил 2 жилийн дараа өөрчлөгдөх гэдэг байгаа тэр ухамсар чинь магадгүй 6 сарын дотор л өөрчлөгдөж штэ. Тэгэхээр аль болох ингээд нөгөө орчиндөө өөрийн гэсэн байр суурийг эзлэх. Би орчиндөө тасан зохицох гэж хэлэх жаахан дурггүй. Энэ бол магадгүй нөгөө өөрийгөө алдчихгүй гэж би бас айдаг нэг талаараа. Тэгэхээр аль болох одоо нөгөө тухайн орчинд өөрийн гэсэн орон зайтай болох. Тухайн орчинд өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлж чаддаг байх те. Хотод ороод ирсэн бол та хотын нэг эдэс юм чинь. Хотын эдэс яаж амьдрах хэвээр, ямар соёлыг эзэмших хэвээр, яаж хүнтэй харилцах хэвээр, яаж бие авч явах хэвээр тэр болгоныг л сурчих. Тэр амар амархан. Энийг аль болох эрт сурах тусмаа танд дэлхийн одоо интернеттэй байна л гэсэн үг байхгүй те. Ерөөсөө нөгөө хүүхдүүдийг би аль болох ингээд өсөл мөрөөдлөө амар олонноор үржүүлээсэй гэж боддоо шин. Аль болох одоо энэ нөгөө зөв хувцалт буюу хаана хизээ яаж өөрийгөө илэрхийлэх вэ, ямар өнгө төрхтэй байх вэ гэх юм уу. Тэдгээр зүйлүүдийг бас илэрхийлэхийг хичээдэг. Тэгээд мэдээж алдаа оноотой зүйлүүд байдаг л бах. Тэгээд алддгүй хүн гэж юу хаана байх вэ? Тэгээд алдаагаа засаж чаддаг хүн чинь хамгийн ухаантай хүн болчиход байна шүү дээ. Өмссөн хувцс маань ер нь бол нөгөө тухайн өдрийн энергийг шингээсэн байдаг гэж ойлгодог. Тэгээд өглөө ямар хувцас сонгож байгаагаасаа тухайн өдөр амар гоё хүчтэй эсвэл амар завгүй эсвэл тэрийг чи аягүй өгдөг байхгүй тий. Бадган гэрлээс асуух гэж байна л да. Одоо ингээд олон улсын тэмцээн уралдаанд наадамд оролцож явж байгаа. Чинээр яг загварын тайзан дээр шиг. Маш тийм одоо хөгжилтэй явдлуудаас чи юу байна? Одоо яг ерөөс ингээд ичдэг ч юм уу те. Яг би тухайдсаа тэгж балаад гэж юм. Нэг бол амьдрал чинь эргээ бодоход аюу гоё юм гоо орсон ч ухаад үдцсэн те. Тэр нэг гоё хөгжилтэй шүү. Аюу маш гоё хөгжилтэй гоё тийм дурсамжууд байсаа тэрнээс бас хуваалцал та. Бас имэйл шүү дээ. Үгүй байхгүй яг л зөндөө. Тийм байдаг. Гэхдээ би яг нөгөө нэг ингээд сургамж авсан гэдэг юм тэрнээс. Тэгвэл байна л да. Зүгээр яг би ингэжсэн 5 жилийн өмнө байна уу да. Одоо нөгөө энэчнээс явахдаа Google Map-ыг ашиглаж сураагүй байсан. Тэгээд тэнцээ очисон чинь ингээд нөгөө өөрөөр олон орны мисүүд маань бүгдээрээ Google Map ашиглаад ингээд ямар ч зовлонгүй зүдрэлгүй газраа олоод ингээд амьдраад байна л да. Тэгээ би тэнцээ ингээд нэг юм сонио ой төрсөн сармагчин шиг байна. Тэгээ уг нь ингээд яриад хилтэй те ингээд яриад ингээд аа хэрнээ нөгөө заавал ийм нөгөө уламжлалт аргаараа ингээд сэтгэх гээд тэгээ нөгөө Google Map ашиглаад яг тэр үед ингээд амар ашиглаж сурч ирсэн. Тэгээд яг тиймд нөгөө Италиар ингээд бүрэн утгаар нь бид нар ингээд бүүндээ аялахаар болоод тэгээ тэнцээ нэг нөгөө газар хөдлөлтөд нэрвэгдсэн одоо орон нутагт нь бид нар charity зохион байгуулалт явсан. Тэгээд бараг 20-од орны X мисүүд буюу өмнө нь мис болж байсан охтууд маань цуглаад тэгээд бид нар бараг $30,000 энэ төр босгож байсан. Тэгээд тэрийгээ шууд хандивлаад тэгээд нөө бид нар fashion show энэ төр хийгээд ингээд хүмүүстэй ярилцаад charity босгосон гэсэн. Тэгээд тэр ажлаа дуусгах чунгууд Италиар аялахаар болоод тэгээд Италиар аялахдаа тэр Google Map гэдгийг амар ашиглаж сурч байсан. Тэгээд тэрнээс хойш би гадаашаа явахдаа Google Map тэгээ сая ч гэсэн би ярьж байгаа. Зүгээр би хангаа отхоног болчихно. Map дээр хийчихнэ. Тэгээ ер нь бол эн чинь эргээд нөгөө технологиг ашиглаж сурах ёстой л гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо гадаад очиод таныг тэр юу н хаана юм бол гэж асуувал хүмүүс мэдэхгүй байх тохиол зөндөө байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө заримдаа тэр газар хаана гэдгийг мэдэхгүй шүү дээ. Ихэвчлэн ингээл Google Map ашигладаг тий. За тэгээд яг энэ талыг нь харуул надад айгүй тийм сонирхолтой надад айгүй их юм сургасан санагддаг. За тэгээд 2009 онд нөгөө Miss International-д оролцож байхад тэр үед чинь Монголд Facebook энэ төр дөнгөж орж ирж байсан байхгүй. Тэгээд тоотой гэдгийн хүн Facebook-тай одоо арай нөгөө дататай хүмүүс л тий арай нэг тий Wi-Fi 없어. технологиг амар ашиглаж чаддаг байсан хүмүүс нь Facebook-тэй. Тэгээд би мэ чинь Facebook энэ төргүй. Тэгээд нөгөө Hi5 орж ирсэн байсан. Hi5-ыг амар ашиглаж. Бараг Hi5 үеих баг өөртөө мэдрэгдэж байгаа юм шиг. Hi5-ыг үеих. Тэгэнгүүт тий чин тэр тэмцээн маань хаттад болж байсан. Тэгээд өрөөний охин маань Австралийн охин байж таарад. Тэгээ Австрали охин өөрөө нөгөө өмнө нь том тэмцээнүүдээс оролцсон. Айгууд мундаг туршлагатай охин байсан. Надаас бараг 5 6 ихч.
Тэгээд тэр охин надад ингээд зөвлөөд үе гэрлээ Facebook нээчгээ. Тэгэхээр хэвээ хоёлаа ингээд одоо энэ тэмцээн дуусаад ингээд хоёр өөр орнд байгаа ч гэсэн хоёлаа гоё холбогдоод байна ингээд. Тэгээд миний одоо нөгөө компьютерийг барьж явж хагаад Facebook нээгээд бүх охтуудын Facebook-ыг ингээд add хийгээд ингээд намайг амар олон найзуудтай холбож өгөөд тэгээд би энийг чи ингэж ашигладаг юм байна гэж ойлгоод тэгэхээр чи 2009 онд намайг ирэхэд хүмүүс үжээ Facebook ерөөс хэрэгжилж байгаагүйсэн. Хэрэгжилж ингэж дадаагүй. Тэгээд тэрнээс хойш ингээд Монголд амар хүчтэй нөгөө Facebook ч орж ирж байсан. Тэгээ энийг ингээд бодохоор бас л дахиад нөгөө ийш тийш явж одоо галуу шуугны мах эдхийн ач холбогдлыг амар ойлгож байгаа байхгүй. Тэгээ бас Швейцар руу нэг явж байхад нэг амар том соёлыг би харж байсан. Одоо гэхдээ монголчууд бас яг тэрэн шиг хийдэг болчиход байна. Тэгэхээр чинь би бараг 7-8 жилийн биш бараг 10 жилийн өмнө явжсэн. Тэгэж явж байхдаа Швейцарууд чинь ингээд нөгөө гарцнаасаа хүн явгууны гарц байгаа шүү дээ. Гарцаасаа бүр ингээд 10-20 метрийн цаана ингээд цаанаас бүр ингээд удааширчтэй юм бэл. Бүр удаашраа. Тэгээ би ингээд цаанаас алхаж ирж байгаа юм. Тэгээ алхаж ирээд би гарцнаар явах үгүйг шийдэг байгаа байхгүй юу. Тэгээ ингээд алхаж ирж байхад тэр тэнд байгаа машин намайг харцсан. Энэ хүн гарцаар гарч магадгүй дээ гэд ингээд удааширч байгаа. Тэгээ би энэгээр ингээд яваад ингээд явж байхад нөгөө машин ч амар удаа ингээд яг миний нөгөө хажуу талд ингээд ирээд зогсон гутаа. Ингэж мэнгээл те бүр дандаа тэгжсэн бүр гарцаар гарах болгонд штэ. Тэгээ тэнд намайг тэнцээ залхаж ирж хахад тийм амар өндөр юм ухамсартай гэхэр чин нөгөө амар гоё санагдчихсан байхгүй. Иргэн рүүгээ хандсан нийгмүүд чинь шаардлагатай байхгүй. Улаанбаатар хотод нэг сая 500 мянгаар хүн байгаа байхгүй. Энэ чинь нэг 63 65 орчим хүн 35 хүртэлх насны залуучууд гадаа. Тэгвэл яг энэ 65% гэдэг чинь нийл баг дийлэнх нь. Тэгвэл энэ нөгөө 65%-ийг эзлээд байгаа залуучууд одоо яг таны хэлээд байгаагаар л нэг жоох инээмсэглээс үрчээ зам тавиад амар энгийн хамгийн энгийн зүйлээс л эхлэх гэдэг чинь манай хотын соёл. Бид нэг тим болохын тулд одоо аюу 65 хүн аа. Тийм. 35 насны бүгд тийм агсан үү шүү дээ. Тэгэхээр бид нар чинь яг нэг гэр бүлийн хүмүүжил за нийгмээс сурч байгаа хүмүүжлээс угаасаа бид нар мэдгүй байх шүү дээ. Тэгэхээр бид нар нөлөөлөх ёстой. Зүгээр үг үлдээ бид нар чинь яг ингэ холбоотой ойртуулахын тулд зөвөр нөлөөлж ш. Тэрний нэг тод жишээ нь бол манай Бадам гэрэл маань байгаа байхгүй юу. Тэгээ би бас дахиад нэг юм асууя. Гадаад орнуудаар явж байхаа чамаг Монголиа гэж нэрлэж байгаа тийм. Maybe нэг тэс асууж л та. Ялгалан гадуурхад үлдчихсэн үү? Чамаг одоо Монгол гэхээр хаана үдгийг тийм. Юу гэдгийг. Тэр тухайн үед чи яг юу гэж хэлж ирсэн бэ? За наад дээр амар гоё жишээ нь 2009 он Miss International тэмцээнд орж байхад тэнцээ нөгөө нэг Miss одоо Friendship гэдэг шагналдаг. Тэгээ тэр Miss Friendship шагналыг ингээд бүх октоудаа санал авч тодруулдаг. Тэгээд ингээд би тэнцээ ингээд нөгөө хамгийн бага нь ер нь бол хамгийн нас бага нь 7-8 настай л байсан баг. Тэгээд амар жоохон байсан учраас ингээд аль болох нөгөө хүмүүс чинь ингээд нөгөө ихч мисүүд чинь намайг тавиглал те их чиндөө ингэдэж шүү хэдий шүү гэж над зааж өгвөл би чинь ингээд аль болох хайтаахан харьцаал аль болох олон юм мэдэж авчих гал нөгөөдөл чинь надад туршлагатай юм чинь яаж утсан би тэнцээ тэнэгтэж хямсганаж байж болохгүй байхгүй. Тэгээл ингээд хичээ инээ тэрээ ингээд өгөж тэгээд өгөж тэрийг яадаг ийдг ингээд тэгээ явж байгаад нөгөө улс орон болгон өөрийнхөө Монголоос одоо нөгөө улс орноос авчирсан бэлгийг одоо тэр нөгөө тухайн зохион байгуулж байгаа газартаа бэлгэлэх байсан байхгүй. Тэгээ би энэчнээс амар том юм арьсан гэдэл авч явсан. Авч явахад амар хэцүү байсан. Тэгээд нөгөө бүр илүү ачааны мөнгө төгрөг төлөөд би амар гомцсон нь Монголоос гарахад надаас тэр ачаан дээрээс надаас бараг $300 авч байгаа байхгүй. Тэгээ би амар гомдолтой байсан. Надад би эх орноо төлөөлөө тэмцээнд явж хахад энэ бол би очиод эх орныхоо нэрийг гаргахын тулд л ингэж дурсгал болгож өгчөө. Тэгээ тэр зураг нь юу байсан гэ Чингис хаан 9 өрлийнхөө 8 шарга морьтой тийм зураг байхгүй юу? Амар гоё юм арьсан дээр ингэж сийлцсэн юм зураг. Тэгээд тэр чинь өөрөө юм нөө өлөгдөг мод цодтой амар юм нүсэр юм байгаа байхгүй юу? Тэгээд нөөд гэж би чирээл хөргээд явна шүү дээ тий. Тэгээд уур арга байх. Тэгээд нэг төрхөн амтнд чирээл явдаг. Тэгээд 3-4 чумдаантай. Тэгээд чумдаан болгоныхоо илүү ачааны мөнгийг би бас төлж байгаа. Тэгээд тэр үедээ бас би амар гомчлээсэн. Ямар онцгүй юм. Гайлийнхан яагаад тий явж байгаа ядаж юм олон улс руу явж байгаа урлаг соёлынхныгаа ингээд дэмжиэд миний ингэдэггүй. Яагаад тэгэхээр $200-300 чи очиод надад яаж чиргүүлж магадгүй шүү дээ. Тэг үний газар очиод тий. Тэгээд тэнцэнэ очиод би нөгөө нэг арьсан идэлээ амар бахархалтайгаар гаргаж ирээл. Тэгэл юу яагаал нөгөө ингээл гаргаал өгөх гэсэн чинь хятад охин яг миний арталтай байжсэн. Тэгээ хятад охин юугаар одоо хятадаар нөгөө юутай Chinese Taipei буюу Тайвантай ярьж байгаа. Тайван охин болохоор
хятадын охин сайн биш. Одоо Тайван хятад хоёр угаасаа нэг хоорондоо сайн Угаасаа ийм байгаа шүү. шүү Нөгөө яг хамт зогсож таараад нөгөө нь хятадаар ярангууд нь ойлгоод харсан. Тэгээ нөгөө Тайван охин надад нөгөө хятадаар ярьсан зүйлийг надад англиар хэлж байгаа байхгүй. Тэгээ араас ингээ сонсогдсон юм юу байсан гэхээр та Монголыг бараг л хятадын нэг мууж штэ гэж штэ юм. Тайваныг бас ингэдэг байхгүй юу гэдэг ингээд уурлаад байгаа байхгүй миний артал. Тэгэхээр миний амар шар өдлөө. Тайзан дээр би чи яг нөгөө микрофоно барьсан нөгөө шагналаа өгөх биш нөгөө бэлгээ өгсөн юм чинь. Монгол улс бол independent гэдэг нөгөө тусгаар тогтнос улсаа. Бид хизээч хятадын одоо газар нутгийн юу нэг хэсэг байгаагүй. Өтер гээд хятад болж байгаа тэмцээнд би тэгээ ярьчихгүй. Тэгээд би амар амбицтай юм ярьсан. Тэгээд ярьсан чинь одоо яг тэр өдрөөс эхлээд миний одоо намайг одоо хүлээж авч ирсэн нөгөө хятад зохион байгуулагчид инээ зэрэг гэдэг бүх хүмүүсийн хандлага миний эсрэг болсон. Бүгд миний эсрэг болоод тэгээ би яагаад ер нь энийг ингээд нөгөө нэг олон юмд ярьж байгаагүй юм байна. Яг сая сануулсан чи ярьж байна. Тэгээ ингээд эрнийгээ зүгээр эргээд би гэртээ нөгөө зураг мураг хараад ингээд бодохороо би амар их оронч үйлдэл хийсэн байгаа байхгүй тухай үү. Тэгээ амар 10 их настай охин те амар их орончоор тайзан дээр амар амбицтай юм хэлсэн. Тэгэнгүүт тэнцээ тэгж шахагдсаасаа болоод тэр нөгөө дэвшижсэн шагнал магналаад эндрээс усагдаал те. Тэгээд best friendship шагналыг хятадын охин авчихсан байхгүй. Тэгээ бүр тэхээсдэг гэд хятадд өгсөн юм шиг мэдгүй. Тэгээд нөгөө friendship шагналыг аюу олон охин бараг ингээл нөгөө 50%-ийнх нь охтууд надад саналаа өгсөн. Ингээл надад ингээд яа ч амар дуу хайртай байдаг гэсэн. Тэгээ ингээл өнөө бодлыг мэдгүй л дээ тэднээс ингээл би чамд өгсөн чи байх хэрэгтэй байсан. Монгол байх хэрэгтэй байсан ингээл тэгэл ингээд байсан чинь яг үндэ нөгөө маф орчихгүй юу да тий. Тэгээд би чинь тэнцэн нэг амар амбицлаад нэг мангар хуцаа амар амбицлсан. Тэгээд намайг дарах амар амархан шүү дээ чинь нутагтаа зохион байгуулж байгаа тэмцээнд тий. Тэгэл тэр тэмцээнд айгүй боломжтой шанстай явж исэн хэрнээ өөрийнхөө нөгөө боломжийг эх оронч үйлдэлээрээ шууд хаалцсан. Тэгэхээр багтчихэ. Ваа. Тэгээд тийч хэлж байхдаа би яа тэгэхээр тэр үед ингээд нөгөө зураг бичлэг янз бүрийн тийм юусоо байхгүй. Тэгээд ээж маань үзчихсэн. Тэгээд яг тэр үедээ ээж маань ингээд ойлгочоод уйлаад миний охин ямар зоригтой юм бэ гэд ингээд уйлаад тэгээд тайзан дээр намайг гарахтаа чи яг зөв юм хэлээ. Яадын юмстай гэсэн ингээд манай ч өөр амар юм галзуу байхгүй. Тэгээд амар ингээд намайг огшоож исэн. Тэгээд тэр мөчийг одоо ингээ эргээ бодсон чинь зүгээр яг магадгүй одоогийн яг энэ хүүхдүүд ч гэсэн яг л ийм л юутай байх. Их оронч амбицтай байх. Тэгээд ийм амар их оронч байхад бидрийг тэ нөгөө дэмждэг нь хэрүүлээ. Нөгөө буруутгадаг нь хэрүүлээ. Тэ одоо ямар нэг юм хийж байгаа хүнийгээ дандаа л гочлол, өөчлөө, шүмжлэл ингэж идэг. Тэгээ яг тэр цагаас хойш би зүгээр яг гадны тэмцээнүүд дээр мэдээж нөгөө тэр хэлэх ёстой, хэлэхгүй байх үгээ ойлгосон. Гэхдээ хятадуудтай болвол тэгээ хамаагүй бас тэгж харьцах нь эргээд нөгөө Монголд ч гэсэн таатай биш гэдгийг ойлгоод тэр чинь зөвхөн надад гэхээс илүүтэйгээр монголчууд угаасаа амар том утгаар нь харж штэ. Би чинь Монгол улсыг төлөөлж явж байгаа юм чинь. Тэгээ нөгөө талаар нь харуул яг би амар юм түргэн үг хэлсэн. Гэхдээ агуулга талаас нь харвал амар их оронч үйлдэл хийсэн. Тэгээ эргээд ингээ бодохдоо за яадیں۔ Би тэрнээс шагнал авахаас илүүтэйгээр би Монгол улс тусгаар улс шүү гэдгийг хэлэх нь амар гоё тийм шагналтай тий. Далбаатай газрын зураг дээр Монголиа гэд бичгтээ хятадд аюу муухай яг тийч би үнэхээр вау байсан. Одоо бол тэгдэггүй болохтай арай. Сая сонсоо бүр амар огцор хоёулаа бүр шамс усч штэ өөрөө. Тэгээ би тэр Чингисийн зураг, Чингис хааны зургийг 9 өрлөгтэй нөгөө 8 шарга морьтой тэг ингээд өгөхтэй. Энэ бол тэг их Монгол улсын хаан Чингис та нар бүгдээрээ мэднэ гэж байгаа. Бүгдээрээ мэднэ. Нэгэн цагт хятадыг ч гэсэн эзэлж явсан. Тэгээ бид нар ингээд дэлхийн талыг эзэлж байсан. Хуурай газар дээр хамгийн том метр квадрат га газрыг Чингис хаан үүсгэнд байгуулж байсан. Гэт ингээд тэрийгээ би ингээд нөгөө тайзнараа биш одоо нөгөө бууж ирчээд нөгөө огшсон уурандаа тэр зэгтээ ингээд нөгөө намайг тойрч суужсэн нөгөө ширээнийхэндээ яриад тэгэл одоо би тэнчэнээс ерөөсөө нөгөө авсан амар гоё сургамж нь зүгээр л яадгийн хаач гэсэн нөгөө их орон зүрхэнд байдаг гэдэг шиг тэр нөгөө зүрхний үгээ шаардлагатай тохиолдолд айгуусан хэлж явах хэрэгтэй юм байна. Тэр хэлж байгаа нь эргээ нөгөө бахархалтай мөчүүдийн нэг болоод ингээ үлддэг гэж бодож байгаа байхгүй тийм. Би энийг ерөөсөө ярьж байгаагүй юм байна. Оо, бүр ямар ч босховтой нэрээ. Яг гоо би бас гадаад олон орны хүмүүстэй бас солонгост ажиллаж амьдарч байхдаа бас тий одоо Америкээс за яг улсын хэмжээд яг нэг улсаас ирсэн хэлчээд үү. Йоо. Наа тэр яг нэг гэж байгаа байхгүй. Монголоос ирсэн гэхээр одоо юу гэдэг за яг Монгол апарт байт юм уу? За Монгол айран байт юм уу гэдэг нэг хүмүүс чинь мэдээж юм асуудаг. Тэгэхээр би шууд хэлтэй.
За наад утас чинь дата тоо нөө тий. Ороод нэг Википедиагаас ороод харчгаа. Тэгж байгаа дараа надтай юм яриарай. Тий. Гэж хэлдэг байхгүй юу би. Тэгээд Чингис хаан гэж мэдгүй. Бид нар чинь гадаад оронд очихороо сэргэлэнгийн гантгаа биш. Овч нь хэлтэй. Хүрлбаатар. Хүрлбаатарын Бадам гэрэл биш. Чингисийн Бадам гэрэл, Чингисийн Монгол, Чингисийн сараа гэж яригддаг байхгүй юу. Тийм болохоор нөгөө нэг бидний нөгөө ухамсар яриад байгаа гадаад оронд очихороо хүн чинь өөрийн нэртэй чинь улсын нэрийг гэж овоглогдож явдаг учраас манай гадаад байгаа монголчууд бас нэрээ хичээх хэрэгтэй. Заримдаа би гадаад харахаар өөрөө барахдаг байхгүй. Чингис хааны Монголоос ирсэн гүднүүд элчүүд бид чинь заримдаа босч явах юм шүү дээ. Амаршаа Чингисийн Монгол гэдэг маш их болгоомжтой хас гадна маш их одоо ухамсартай байх хэрэгтэй гэдгийг ойлгож ирсэн. Хэдүүлээгээ яриа чинь ямар гоё өргөлж байна. Маш гоё залуучууд тийм ухамсарлуу чиглэсэн маш гоё ярилцлага. Ярилцлага подкаст юу нэхэндээ маш гоё ихэлсэн л дээ. Ерөөсөө тэгэл ингээл аюу гоё гэсэн. Сая бас нэг 2 хоног их аз жаргалтай Улаанбаатар болсон шүү дээ. Тэр нь юу лээ? Машингуу өдөр ёо тэр нэр үнэхээр аз жаргалтай. Би бүр албаар ажиллаа зохицуулж хагаад яг тэр төв нөгөө замаар болсон чинь залуучууд маань ямар гоё би аюу гоё юм харж байгаа шүү дээ. Инээлдээ тэр нөгөө бүх юмараа ингээд юу гоо тэр загварлаг дээлтэй залууч хар олцтой залууч үйтгээд нөгөө косплей залууч би бүр анх удаа би Улаанбаатарт аз жаргалыг мэдэрсэн маа тэр автомашингүй өдөр байсан. Тэгэж ярьж байгаа залуучууд нь тийм ингээд автомашингүй өдөр ингээд хүүхдэд дагуулад гэр бүлээрээ салхилж байгаа хүмүүс ингээд нүдийг баясгах гэдэг шүү дээ. Тэгээ бас нэг ингээд баясгаад тэг хөөх энэ юу хүмүүс энэ яасан хөө ямар гоё харагдсан бэ. Тэгэж зориулж тэгж гоё өөртөө ихтэй байгаа байхгүй юу. Бас дандаа бас залуучууд тийм байдвас тэр үед зэт үеийнхэн байгаа тийм. Яг тэднээс яг би бол шүмжилж байгаа таллыг ерөөсөө уншааг хүсээгүй. Ер нь бол дандаа эерэг зүйлүүдийг нь уншааг хүссэн. Тэгээд яг тэр залуучуудын ертөнц тийм агуу байна, тийм өөр байна, тийм шин байна гэдгийг бид нар одоо хүлээж авах хэрэгтэй. Ерөөсөө ялгааг хүлээж зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Үе хоорондын ялгааг өөр үеийнхэн өөр сонирхолтой, өөр зорилготой, өөр мэдрэмжтэй гэдгийг бид нар хүлээж зөвшөөрөх хэрэгтэй. А тэгээ магадгүй тэрийг харчаад ямар муухай харъя, яасан юу юм ээ тэр яасан олон цоолцсон юм болсон. Тэр хүүхдийн өөрийнх нь хүсэл, тэр хүүхдийнх нь өөрийнх нь зорилго, тэр хүүхдийн өөрийнх нь дотоод ертөнц шүү дээ. Тэр өөрийн гэсэн тэр ертөнцтэй байна гэдэг чинь амар хүчтэй байна гэсэн үг байхгүй да. Тэгээ тийм хүчтэй ертөнцтэй хүн болж игэл одоо нөгөө зүрхээ зөв цэнэглэжтэй дахиад зөв дүүргэдэг байгаасаа. Тэгвэл эн чинь эргээд нөгөө бидрийг дэлхийд таниулах бас л эд эсүүд чинь энэ ч явж байгаа байхгүй да. Тийм өөртөө. Тэгээ би бүр давраад нөгөө тээврийн газрын нөгөө тээврийн ануудад газрыг меншн хийж байгаа. Жилд 2 удаа ингэж өдөр болгомооргүй байна. Ядаж нэг өдөр л бодоход нэг юм байна. Висэд орсон. Яг өдөр ч гэсэн нэг автомашингүй байж болдно намрын үйлдвэр тэгээ 4 болгомоор байна шүү дээ. Манайха холбоотой албаныхаа сонсч нөө гэдэг. Тэгээ бодож байгаа бас загварынхын тэн дундаа бас ингэж нөгөө гоё утсан өмсөө гэж явах ингэж бас ингэж та нар чинь загварынхын гэдэг чинь тухайн улсын залуучуудын загварыг тодорхойлдог хүмүүс байгаа байхгүй. Та нар бид нар харна Бадам гэрэл өнөөдөр юу өмссөн байна? Бадам гэрэл өнөөдөр хаана ямар одоо тэг гоё юу гэж ингэ чамаг танаа агентлыг төгсөн бүх одоо сурагчид чинь харна гэдэг ч юм уу. Тэгээ ерөнхийдөө нэг их хотын залуучуудыг те маш гоё соёлжуулах тал дээр, их хотын залуучуудыг ухамсарлуулах тал дээр, их хотын залуучуудыг маш гоё загварын болон мэдрэмжтэй болгох тал дээр ажиллаж байгаа манай Андро модель агентлагийн захирал за мөн тэгтлэхэд одоо манай Монголынхаа нэрийг гаргаж байсан ийм мундаг бүсгүүчүүдтэй ийм одоо хөдөлмөрч ажил хэрэгч одоо fashionable те мэдрэмжтэй юм бас гоё илтгэдэг те сая ярианд нь уусаад ингээд суугаад байлаа маш их гоё юм. Бид хоёр баг ингээд тэгээд ийм мундаг одоо бүсгүүтэйгээ уулзаж сууж байгаа одоо миний хувьд үнэхээр маш баяртай байна. Үнэхээр баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд Бадмаа маань одоо анхнаасаа нэг ингээд аура гэж ярьд юм уу мэдгүй. Тий аура юм гэдэг чинь те. Ерөөсөө ихнээсээ ингээд манай подкаст маань маш сайхан явлаа штэ. Маш их баярлж байна миний хувьд. Чамаас өнөөдрийн хувьд би бас их зүйлийг сурч мэдэж авлаа. Өмнө нь топ медальтайгаа нөгөө ярилцлага аваад үзсэн. Тэгээ зид авсан байсан юм. Бүр ингээд нэг сэтгэлд үлдсэн. Нэг угаасаа нэг бүр ингээд гоё юм ихтэй ингээд хандлага нь бүр ямар гоё юм бэ гэдэг сэтгэл надад үлдсэн байхгүй. Тэгээд зориуд бүр подкастынхаа зочин болгож урьсан байгаа шүү. Тэгээд бидний бас ингээд подкастын маань ярилцах цаг дуусч байна. Тэгээд таныг нийслэлчүүдийн залуучуудад зориулаад гоё уриалга хэлээч. Манай подкастын төгсгөл болгоно гоё уриалга хэлдэг. Сүүлчийн үг хэлнэ үү? Сүүлчийн үг биш ээ. Тэгээд уриалга хэлж өгөөч. Залуучуудаа нэг гоё уриалга хэлээч. Ухамсартай соёлыг түгээцгээе.
Маш инженеэр. Гурав хамт хэлэх үү? Түгээцгээ. За тэгээ. Ухамсартай соёдыг Түгээцгээ. түгээцгээе. За 1 2-ын 3. Ийм. Ухамсартай соёдыг түгээцгээе. Баяртай.